энэ удаагийн дугаараараа Өмнөг аймгийн томоохон үйлдвэрлэгч болох Үлзийт Мөнхөв өнөд өвлөх урлагийн зэрэг компаниудыг онцлон өргөж байна. За эдгээр компаниудын гол харилцагч нь Оюутлогоо компани юм. Өмнөг аймгийн Хамбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Үлзийт Мөнхөв оюутлын үйлдвэр нь анх гэр бүлийн 3 гишүүн гэрийнхээ 20 м квадрат талбайд үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол өдгөө жилд тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийдэг суманда томоохон тооцогдох компани болон өргөжинд хэлжээ. Тус компани нь 2009 оноос оюутлын цэх хэлбэрээр үйл ажиллагаа эхлүүлэн 2010 оноос Оюутлогоо компани ханган нийлүүлэгч компани болжээ. Би өөрөө боддог байхгүй юу? 50 настай тэтгүүлт гарна гэдэг бол бас их залуураан гарч байгаа юм шиг санагдчихсэн. Тэгээ одоо ямар ажил эрхлэх вэ гэдэг тухай яриад одоо манай хүн болохтон зэрэг энэ одоо өөрийнхөө одоо ажиллаж байсан чиглэлээр ахуй үйлчлэгээний чиглэлээр энэ хөдөлмөр хамгааллын хувцас хийн гэдэг бол их зүгээр юм гэсэн тийм санааг ярьж байсан. 9 онгоц одоо оюутлогоо ингээд нэгдэхээр болцсон бас нэг эндээс үйл ажиллагаа явагдаа бас нэг хүн одоо нэлээд том үйлдвэр болох миний адил гэж яригадаад эхлэл тавигдсан байсан юм байхгүй юу? Хөдөлмөр хамгааллын хувцсууд заавал том уул уурхайн үйлдвэр, барилгын үйлдвэр юм хэрэгтэй байдаг. Одоо 5 уурхай гэхэл одоо манай хөдөлмөр хамгаалалт бас захиалж байсан. Өмнө үеийн барилгын угсралтын контор захиалж нийлэгжил байсан энэ барилгын анги салбарууд нь тийм учраас энийг л хийж өгдөг болох юмсан би бодож байсан. Бид нар нэг өмнө нь цэгтэй байсан учраас тэгээд тэрийг нь туршиглаад ерөөсөө энэ хөдөлмөр хамгааллын хувцас гэдэг юм хийвэл боломж юм байна гэд. Одоо хэрхэн яаж ажиллах тухаар чи бол одоо яах вэ? Одоо мэрэгжлийн болцсон хүн байна. Одоо тэгээд одоо энэ чиглэлээр бодгийг хоёулаа шийдээд тэр үед одоо оюутлогоогоос одоо орон нутгийн хангамж хариуцсан ч гэдэг юм орон нутгийг хариуцсан тийм хүмүүс байдаг байсан. Тэд нэр баярж одоо орон нутгийн хүмүүстэй харьцаж орон нутгийнхныг одоо бас түлхүү ингэж ажилд авах талаар бизнес эрхлүүлэх талаар айгүй их одоо тийм бодлого баримталдаг байсан. Сайн талтай л да. Үйлдвэрлэлийн орчин жил ирэх бүр сайжирсаар 20 м квадратаас 13 дахин томорч одоо 260 м квадрат талбайг хамарч байна. Хамгийн анх ахуйн зориулалттай одоо ийм 2 машин дээр 2 хүн суугаад одоо нөгөө анх хувцаа болохоор үлгэр гаргахтаа яг дээр нь ингээ гялгар уутаар ингээ тавиал эсгэж ийм үлгэрээ гаргаад тэгээ зарим хувцас нь болохоор бүр яг өөрийн задлаад үлгэрээ гаргаад тэгээд энэ ахуйн зориулалттай 2 машин дээр ингээ оёж эхэлж исэн. Тэр хувцаа болохоор оюутлогоо одоо нийлүүлээд тэгж одоо анх захиалга авч эхэлж исэн. Одоо мэрэгжлийн хүмчраад одоо үлгэрийн боловсруулалт гэж ямар юм байдгийг үлгэрийн сэтгэлгээ хэмжээс чигийн шугам одоо юу гэдгийг тэр бүгдийг одоо бид нэр дэлгэрэнгүй тийм тайлбар сургалт явуулаад одоо бол үлгэрүүл стандарт технологийн дахив дагуу явагдаж байгаа. Анх одоо ажиллаж байсан үеэс хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд танай тоног хөрөмж технологийн хувьд ямар одоо сайжруулах шинжилгээ ажлууд хийгдсэн бол? За бид нар бол анх одоо гэр ахуй хэрэглээний гэж ярьдаг энэ гар машинаар одоо үйл ажиллагаагаа 3 хүний бүрэлдэхүүнтэй эхэлжсэн болвол цахилгаан машинуудыг авлаа. Тэгээд тэрнээс гадна одоо бас тусгай тоног төхөөрөмжийн машинуудыг бол ингэж авсаар өнөөдрийн байдлаар одоо 21 машинтай үйл ажиллагаагаа явуулж байна. ЭМАППО буюу эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны системийг цогцоор нь үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Тэгэхээр Оюутлогоо компанитай хамтран ажилласнаар та бүхний компанийн үйл ажиллагаанд ч тэр ажилчдын ур чадварын хувьд ч гэсэн чадварууд бас ахиц дэвшлүүд гарсан байх л та энэ тал дээр. За бид нар бол одоо ингээд үйл ажиллагаагаа ингээд явуулж явах явцад заавал одоо тийм мэрэгжлийн төвшөндж гэдэг юм уу одоо ур чадвараа нэмэгдүүлэх шаардлага заавал тулгардаг. За энэ шаардлага тулгархад одоо бид ямар арга хэмжээ авдаг вэ? Одоо нийт дундаа сургалт захиалж авч бас яг Улаанбаатар хотод мэрэгжлийн төвшөнд бас хүмүүсийг явж сургасан одоо 3 хүнээ сургачаа 4-т нь сурч ирчээ байж байна. Бид нар өөрсдөө хувьд бол бас санхүү удирдлагын тим сургалтанд бас хамрагдаж исэн. Ингэснээр бол хүмүүсийн ур чадвар, ажил гурам зориг одоо эрс нэмэгддэг. Бас одоо ингээд яг өөрсдөө сургалтанд явуулахгүй хүмүүсийг шинээр ажилд авлаа гэж бодоход яг ажлын байрандаа сургах тэр үйл ажиллагааг дадлагжуул сургах ажиллагааг бол эрхэмлэн ажилдаг. Ер нь шинээр авсан хүмүүстэй дандаа дадлагжих сургалтыг бол байнга хийдэг. 2017 оны хүрээнд бол сургалтын төлөвлөгөө гаргаад сургалтыг бол маш их хэмжээгээр зохион байгуулж ажиллаж байгаа. Сургалтаа бол ерөнхий мэдлэгийн аюулгүй ажиллагааны мэрэгжлийн гэсэн 3 чиглэлээр сургалт зохион байгуулад 2017 оны хүрээнд бол давтагдсан тоогоор 820 хүн цагийн сургалтыг бол
зохион байгуулсан байж байгаа. Үйлдвэрлэлийн хэмжээнд байгаа аюул эрсдлийг илрүүлэх зорилгоор ажилчдаас дамжуулж аюулыг мэдээлэх утсаар аюулаа илрүүлээд тэрэн дээр дүн шинжилгээ анализ хийгээд сайжруулах замаар аюулыг бууруулах ажлыг зохион байгуулж явж байгаа. Ер нь бол оюутлагатай хамтарч ажилласнаар бол айгүй их одоо бид нарт одоо юу гэдэг одоо мэдлэг чадварч гэдэг юм уу тэр одоо бидний ажиллах арга барил дээр ч одоо айгүй их тус дэмтэй хамгийн наазахлал аюулгүй ажиллагаа ёс зүйн талаар бол одоо айгүй одоо хэрэг болж байдаг мэдлэгтэй болж байдаг. Дараагийн нэг хийсэн том ажил маань гэх юм бол ажилбар бүр дээр одоо мас скор, ойдол, агуулгын бараа авахуд, хадгалалт, тээвэрлэлт бүх ажилбар болгон дээр эрсдлийн үнэлгээ хийгээд ажилчдаа танилцуулаад ойлголтуудыг өгсөн. Энэ эрсдлийн үнэлгээн дээр тулгуурлаад ажлын стандарт журам боловсруулах явц маань бол яг одоо явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, оюу толгой компаниас гадна бусад уул уурхайн компаниуд, орон нутгийн төрийн болон төрийн бус өмчит компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ бол одоо үйлчилгээний хувьдас энэ бас компаниудын нэг зөвхөн хэмжээгээр захиалдаг хувьдас байна. За энэ болохоор оюутлагууд одоо бүх хүмүүстэй өвлийн күрдэг. Энэ бол маш дулаахан хүрдэг байгаа. За энэ хавар намартай хүмүүстэй ийм цэмбэн цамц. За энэ цамцыг бас манайх одоо үйлдвэрлэж байна. Ер нь манай хувцснуудын материал бол мэрэгжлийн хяналтаар дүгнэлтээр орсон тийм материалуудаар хувцас хийдэг байгаа. Шинжилгээний бичиг энтрийг одоо авчихсан. За энэ одоо плис цамц байна. За энэ нь хөвөн зөөлөн бас хавар намартай хүмүүсх зориултаар ингэж хийгдэж байна. Ноёлготой хийсэн гэрээнийхэн дагуу тэгээд манай хувцас цаг хугацаанд нь одоо чанарын өндөр үзүүлэлтээр авч тушаар оюутлага хийсэн гэрээнийхэн дагуу мөнгө төлн шилжүүлнэ тийм ээ. Тэр төлсөн мөнгөөр бид бараа эргэлтэнд оруулаад бараагаа аваад эхлээд одоо 5-6 буудал ч 10 хэдэн буудалд авч ирсэн бол дараа үйлдвэрлэл явуулаад тэгээд өсөөд цаашаа өсөөд ингэж яваад бол боломж ерөөсөн эргэлтийн хөрөнгө давуугаа ингэж татж авдаг тийм хөрөнгөтэй болсон. Энэ хөдөлмөр хамгааллын хувцсуудыг бол бүгдийг гадаадаас авч байсан. Гадаадаас одоо яаж гадаадаас импортоор оруулж ирж ингэж хийлдвэсэн. Тэгтэл одоо ингэж орон нутгад үйлдвэрлээд хийгээд гаргаад ингэж ирээд одоо энэ олон улсын одоо уул уурхайн компаниудын стандартад нийцээд хангагдаад ингэж хийж байгаа бол одоо монголчууд юм хийж чаддсан байна. Ерөөсөн чадах юм байна. Заавал хот орон нутгийн том төвлөрсөн үйлдвэрч гэхгүй. Одоо хөдөө орон нутгийн одоо жижиг үйлдвэрлэл өөртөө хариуцлагч санаачлаг сайтай ингээд хийх юм бол хийж чадах юм чаддсан байна гэд Монголд үйлдвэрлэл өгсөн жижиг дунд үйлдвэр явуулсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэмжсэн тэр үүний нэг жишээ одоо биелэлт хэрэгжилтийн нэг жишээ одоо ингээд энэ орон нутгуудад үйлдвэрлэл үйлчилгээнд явуулж байгаа компаниудаас цөөнгүй байна. Монголд үйлдвэрлэгчийн шашигтай бүтээгдэхүүн дэлхийн хэмжээнд гаргаж дэлхийн зах зээлд гаргаж байвал одоо бид бүхний хойч ирээдүй манай үйлдвэрийн одоо хойч ирээдүйд одоо бас сайхан амжилт болох юмаа гэж л ойлгож бодож явд юм да би. Насны хязгаар тогтоохгүйгээр ажиллаж хөдөлмөрлөж чадж байгаа хүнийг ажлын байраар хангах нь компани үндсэн зорилтуудын нэг юм. Би оюутлын үйлдвэрт 1982 оноос хойш ажиллаж байгаа. Зэт мөнхөө үйлдвэрч чинь 10 оноос хойш ажиллаж байгаа. Тэр оюутлагын хувцас оёж яана гэдэг чинь бас оюутлагын нэг компани салбарт ажиллаж байна гэсэн үг. Одоо ер нь миний насны хүмүүсүүд бол ажил олдохгүй ш. Би харин ч би оюутал хийж энэ оюутлагын ажил хийж байгаараа бахархаж байна. Компанийнхаа ирээдүйн талаар та бүхэн юу гэж төсөөлж харж байна? Ер нь цаашдаа ойрын одоо төлөвлөгөө юу байна? Ирээдүйн бүр холын төлөвлөгөө бас юу байгаа вэ? Одоо бол 34 ажилтнтай ажиллаж байгаа. 260 мэтр квадрат талбайд ажиллаж байгаа. Үүнийг одоо тэгээд өргөдөх талаар үйлдвэрийн байраа томсох тэгээд ер нь хийж бүтээгдэхүүн нэр төрлийг олшруулж олон нэр төрлийг үйлдвэрлэх тэгээд өшөө энэ суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг бүгдийг нь хэрэгцээг л одоо хангаж өгөх стандарт чанарын өндөр түвшинд хангаж өгөх оюутлагад нийлүүлж байгаа нэр төрлийн улам нэмэх чанарын шаардлагын өндөр хэмжээнд одоо шаардсан хэмжээнд нь хүргэж өгөх ийм л зорилготой ажиллаж байгаа та.
бараа бүтгэгдсэн хийгээд оюутлагтай ханганы нийлүүлж гэрээ байгуулж ажиллаж одоо бараа бүтгэгдсэн хийчээ тэрийг борлуулах гээд аваад ингээд явахгүй дэлгүүр хоршоо тавиад лангуун дээр тавиад ингээд худалдаж аваад ингээд байхгүй яг гэрээ хийгээд гэрээхэн дагуу хэн хэнд үнэж ингэж л одоо яг стандартын бүх юм нормал бариад хугацаа цаг хугацаа яг нарийн бариад ингэж байх юм бол одоо тэгээд тэр чинь хийс хугацаанд авчаал оюутлагад авчаа шууд тушаачин эхлээд оюун нутаг дамжих зорилгоор 7 хоногийн дотор мөнгөнд хийж ийсэн. Тэгээ бараа эргэлтэнд орж ийсэн. Тэгээ бараагаа бид татаа авалтаа энэ бүх юм туслах материал үндсэн материалаа татаа авалтаа хийгээд тэгэл оюутлагын захиалга хийж явал ингээд хурдан төвөөр нэг туслах дэмжлэг болж байгаа юм. Аялал компанийн хувьд Өмнө Говь аймгийн ханганы нийлүүлэгчдийг дэмжих тал дээр яг өнөөдрийн байдлаар ямар бодлогыг баримталж ажилладаг вэ? Аялал компани аюулгүй найдвартай өрсөлдөхүйч чадвар бүхий ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор ажилладаг. Үүний хүрээнд бид ханган нийлүүлэгчийг хөгжүүлэх тусгаалсан бодлого гаргасан байдаг. Тэгээд ер нь бол хамгийн найдвартай сүлжээ бол хамгийн ойрхон сүлжээ байдаг. Тиймээс Өмнө Говь аймагт өвлөрсөн Өмнө Говь аймгийн гарал үүсэл бүхий чандрын шаардлага хангасан өрсөлдөхүйц үн бүхий бүтээгдэхүүн үйлчлэгийг бид илүүтэйгээр бий болгохоор ажиллаж байна. Зүгээр оюутлын цех байгуулаа явж исэн бол өнөөдөр одоо ингээд оюутлагаа энэ том уул уурхайг төшиж ийм үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо бид нарыг одоо тухайн тэр зүгээс одоо үнэлж одоо чадамжийг маань баталгаажуулж байна гэж ингэж бодож явдаг. Мөнгө хөрөнгө хувьд бол одоо яг хуу сан хүүгийн нэх эрхчлөө төрөөгүй ч гэсэн боломжийн нэх банкны зээлэнд одоо яалууд ингээд энэ дээр ингээд байх асуудалгүй юм татсан мөн тоног төхөөрөмж ингээд өргөдгөөд одоо бүх одоо оюутлын үйлдвэр явуулахад юу хэрэгцээ юу шаардлагатай гэдэг өөрийнхөө хэмжээнд бүх юм тогтчулсан. Компани үйл ажиллагаа үнэлэгдэж, шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч, аймгийн шилдэг ханган нийлүүлэгч, тэргүүний татвар төлөгчөөр шалгарч байжээ. За манай Улзит Монкова компани 2010 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж оюутлага бусад орон нутгийн компаниудтай ингээд ажлын хувцас хангаж нийлүүлж байсан. Үүнийг одоо бас биднийг үнэлж бидэнд урам зориг өгч 10 онд өсөн дэвж аж ахуй нэгж 10 оны бас шилдэг хангаж нийлүүлж гэсэн өргөмжлөл одоо цом өгч байсан. Энэ нь одоо бид бүхний ажиллах урам зориг их нэмсэн. Өвгөр бид урам зоригож ажилчтай ажлынхаа байрыг нэмж дээшлүүлэх одоо олон ажилчин авч ажиллуулах талаас одоо ирмэлзэл одоо бүхэл шаардлага оюутлын тавьсан шаардлагыг хэмжээнд хүрэхийг бид зорьсон. Бид өөртөө бас хариуцлага үүрч хариуцлага хүлээж ингэж ажиллаж байсан л да. Ер нь цаашдаа бас зах зээлэд хилээд өөр хажууд сумдруу ч юм уу те эсвэл өөр аймаг руу бас нийлүүлэлт хийх тийм ер нь бололцоо хэр байгаа бол гэж бодож байна. Ер нь ийм бололцоо бол гаргана, ийм бололцоо байгаа бидэнд. Бид орон нутгийн одоо төсөвт газрууд болон орон нутгийн өөрийн одоо энэ орон нутгийн компаниуд бусад одоо зэрэгэлдээ сумдын орон нутгийн компани зэрэгэлдээ сумд үйл ажиллагаа явуулж байгаа уулархан компани эдгэртэй бол бид бас харьцааныхаа эхлэлийг тавьж бас нэг ганц нэг хувцас завхөр одоо үзүүлэх маягаар ингэж явуулж байгаа. Энэ үсийг цаашаа өргөдөхөд мөн чанарын одоо ямар үед одоо чанар хугацаа цаг хугацаа гэдэг бол юунаас илүү алт шиг үнэтэй гэж ярьдаг шүү дээ. Тиймээс одоо хугацаа чанар захиалгын хугацаа авч нарийн баримталж ажиллах элдв янзын одоо нэлон одоо 40 60 гэх юм уу тийм илүү нэлонтой тийм давгал хийх биш хүний хөлсийг бийг одоо шингээж авч чадах хүнд одоо энэ манай говь чад их халуун шүү дээ. Халуунд одоо 38 градусын хүртэл халуун байхдаа нэлон товсон мэсэд ажилласан хэдийн хөтөлбөрийн бүтээл гаргал яаж тэг амарлан сайхан ажиллах хүлээ. Хөвөн давуугаар хийсэн хувц өмсөд ажиллах хүн ямар хөтөлбөр бүтээл зурцтай хүний бие ямар яриул саруу сайхан тэр мэдний нөлөө үзүүлэх хүлээ гэдгийг одоо тунгааж үзэж ядаа дандаа хөвөн давуугаар болцоо хийдэг. Та бүхний эрхэлж байгаа бизнес хэр үнцэнтэй гэж бодож байна. Та бүхний хувьд ер нь үнцэн гэж яг юу хэлдэг юм бол? Биднээс хойш хүүхдүүд дүүнер маань одоо гээд энийг хөгжүүлэх, дэвшүүлэх Монголчууд одоо хийгээд байж чадах улсууд юм аа. Бид нарыг одоо тухайн тэр зүгээс одоо үнэлж заавал хот орон нутгийн том төвлөрсөн үйлдвэрч гэхгүй Өрсөлдөхүйц үн бүхий бүтээгдэхүүн үйлчлэгийг бид илүүтэйгээр бий болгохоор ажиллаж байна. Та бүхний хувьд ер нь одоо хам богд сумандаа л бас томоохондоо тооцогдох үйлдвэрлэлийг эрхэлж байна. Тэгэхээр та бүхний эрхэлж байгаа бизнес хэр үнцэнтэй гэж бодож байна. Та бүхний хувьд ер нь үнцэн гэж яг юу хэлдэг юм болоо? За үнцэн гэхэлэр би бол ойлгохтой бол одоо үнцэн бол төрлөөр янз янзаар хүн ойлгох байх. За үнцнийг бол эдийн засаг ласан шалгах байх, бүтээн босголт хүний хийсэн хөдөлмөр үнцэн гэж ярьж ойлгох байх. Би бол одоо үнцэн гэдэг бол энэ бас их өндөрч үнэлж явдаг. Үнцнийг бол одоо тусаа тогтнол одоо 30 45 оны данд 39-ны дан гэж яриад явдаг их өндөр үнээр олсон үнцэн манай Монгол ер нь хасар их үнцэнээр тусаа тогтнол олж авсан гэж би ойлоо тий. Энэ хойд Ахмад үеийн маань ингэж олж авсан үнцнийг
хойч үе бид одоо биднээс хойч үе хүүхдүүд дүүнер маань одоо ингээд энийг хөгжүүлэх, дэвшүүлэх, улс орон нутгийн дэш нь гаргаж ирж одоо сайхан хөгжил дэвшилд хүрэх, дэлхийн нийтэд хөгжилд нь одоо хөл нийлүүлэн алхахад одоо бүх хүний хүчин зүтгэл чармаалт энэ одоо туулсуудын хөдөлмөрлөлийн үр дүн үнц нь хөдөлмөрийн амжилтаар одоо амьдралын дэшээ сайн сайхан явах. Энийг л одоо хөдөлмөрийн үнц гэж би ойлгож явдаг. Дотоод одоо энэ сум орон нутгатаа бас нэмэрт шингэсэн бүтээтгүүл үйлдвэрлэлд улсын төсвөд бас багаж ихсэн бас мөнгө нэмэрлэж улсын төсвөд мөнгө хийж өнөө том уул уурхайн компаниудад одоо ажлын хөдөлмөр хамгаалалт тусан аяж өгч гар бие орж чад бид бүхэн бол сэтгэл уяг их сайхан явд юм да. Тэгээ манай монголчууд ямар чадахгүй ч гэх биш. Ер нь бол монгол хүн өөрөө л одоо хөдөлмөрлөлийн хий бүтээйгвэл одоо монголчууд одоо хийгээд байж чадах улсууд юм аа. Тийм учраас бүгдээрээ л Монголдо бүх зүйлийг үйлдвэрлэхийн төлөө амьдрцгаая гэж уриалъя да. За бидний дараагийн онцлж байгаа компани бол өнөө төвлөх урлагийн компани байгаа. За бид яг компани байран дээр ирсэн байна. Тэгэхээр энэ компанийн хувьд бол Өмнө Говь аймагт нэлээд одоо томоохон үйлдвэрлэлтэд тооцогдох унтны цэвэр усыг үйлдвэрлэдэг ийм компани байгаа. За манайхаа ингээд нэг жаахан ажил ярилцаал ажил. Манай компаниг онцлох болсон шалтгаан маань гэхээр манай компани бол ерөнхийдөө Өмнө Говь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа унтны усны томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм байна. Тэгэхээр бас энэхүү унтны усаа хэрхэн яаж ямар технологиороос үйлдвэрлэдэг талаар бид бас мэдээлэл өгөх байдаг. За болно. Өнөд өвлөх урлагийн компани нь Өмнө Говь аймгийн иргэдийн унтны цэвэр усыг 2008 оноос хойш ханган нийлүүлж, ажилчдынхаа тоог тогтвортой нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ оюутны ширээнээс салаад одоо Япон улсад бас нэг хэдэн жил бас ажиллаж амьдарч байсан. Үндэсний үйлдвэрд одоо фоклифт очин хийгээл бас тэнд хүнсний үйлдвэрлэл гэдэг бол бас ашиг тустай юм байна гэж ойлгож байсан. Тэгээд өөрийнхөө одоо төрлөх нутаг Өмнө Говьд ирснээр нь бол манай нутагт бол одоо уул уурхай маш их цэцгэлсэн бас цэвэр ундны одоо цэвэр усны хэрэглээ нэлээд шаардлагатай болсон. Ийм үед бол таарч ирж байсан. Тэгээд энэ үеэс бол цэвэр усыг үйлдвэрлэж уул уурхайн компани болон одоо аялал жуулчлалын салбар мөн Өмнө Говьчуудаа одоо ундны цэвэр усыг нь бол үйлдвэрлэж нийлүүлвэл бас зохимжтой юм болов уу, үр ашигтай юм болов уу гэсэн бодол анх төрж бол цэвэр усны үйлдвэрлэлийг анх Өмнө Говьд бол үйлдвэрлэж эхэлж байсан. Түрээсийн байранд 5 хүний орон тоотоогоор хагас автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулж байсан тус компани одоо өөрийн гэсэн байртай цэвэр ус үйлдвэрлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологиг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. 2011 оноос бол одоо оюутлогоо компаниас бол орон нутгийн бизнес эрхлэгч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилттойгоор одоо орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах ийм ажиллагаа зохион байгуулад тэнд нь манай хамрагдаж одоо хамгийн анх цэвэр усыг бол орон нутгаас нийлүүлж байсан. Эхлээд хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагаа тодос хэрэглээ болсон. Манайхан байна уу. За манай үйлдвэрүүд бол ингээд одоо галын хор гэхэд хүний гарт одоо баригдах хэмжээнд яг ингээд хэрэглэхэд фосфорцсон гэрэлтэй хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагааны тэмдэглэгээ галын самбар бүх юмнууд нь байдаг. Ингээд бүтэнтэйг танилцаад ингээд үйлдвэртэй нэвтрэн. За манайд бол ингээд савууд байдаг, залуучууд байдаг. Манайх бас хөдөлмөр хамгаалалт нийгмийн халамжийн зүгээс бол манайд одоо нэг хөлгөө залуу байдаг. Ерөнхийдөө бол 10 хүн тутмын нэг нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бол ажилуулгыг зорддог. Оюутлогоо компанид одоо цэвэр усыг анх нийлүүлсэн цагаас бол одоо өөрийн
үйлдвэрийн байрыг барьж байгуулъя. Мөн одоо тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлье гэсэн юм зорилт тавиад бүтээгдэхүүн улам чанаржуулах, чанар стандартын бол одоо нийцсэн ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэе гэсэн зорилт тавиад үйлдвэрийн одоо 1000 орчим метр квадрат талбай бүхий үйлдвэрийн байрыг нь барьж байгуулад 2014 онд ашиглалтанд оруулж байсан. Өнөд өвлөх урлагүй компани унтны цэвэр ус үйлдвэрлэхээс гадна хагас бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн мөн экологийн цэвэр бүтээгдэхүүн болох тэмээний чөмгөний тос, сүүлний тос, даршилсан хүмүүлэн сорс зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Далан булаг хүнсний үйлдвэр болж хүрээгээд хэлжээ. Оюутлогоо компанид унтны цэвэр усыг нийлүүлдэг хэд хэдэн компани гэдгийг нэг нь бол өнөд өвлөх урлагүй компани байгаа. За тус компанийн хувьд 70 задгад хотоос унтны цэвэр усыг тээвэрлэн авчираад яг энэ агуулгад буулгадаг. За агуулгын ажилчид бол одоо 7 хоног тутам энэ цэвэр усыг одоо хэрэгтэй цэгүүдэд нь бол хүргэдэг байгаа. Ханган нийлүүлэгч болсноор бол хариуцлага гэдэг юм бол маш өндөр түвшинд яригддаг. Цаг хугацаанд бол бүтээгдэхүүнийг яг хүргэж өгөх, хэдэн цагт одоо хүлээлгэж өгөх, мөн ажилчид маань бол одоо хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас хэрэглээр тоноглогдсон байх ёстой. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа бол нэн тэргуунд тавьснараа бол бүтээгдэхүүний эрүүл ахуйд чанар стандартууд бол маш их ахиц гардаг. Мөн ажилчдын маань одоо ажиллах, амрах, мөн орчин эрүүл ахуйн бүх юмыг бол цогцоор нь бол энэ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа эрүүл ахуйд бол одоо хамрагдсан байдаг. Мэдээж хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа усны үйлдвэрлэл гэдэг маань бол хүний одоо хамгийн наазах хэрэглээ учраас маш өндөр одоо эрүүл ахуйн шаардлагууд тавьдаг байх. Яг ямар шаардлагууд үүнд багцгүй байна, ажилчдаа тавьдаг шаардлага юу вэ? За хамгийн нэгдүгээрт бид нар ажилчдаа тавьдаг шаардлага маань ажилчид хоолнд гарна, ямар нэгэн асуудлаар цехээс гарч яваад буцаж цех рүүгээ ажлынхаа байранд орж ирж байгаа тохиолдолд бид нар заавал гараа угааж цех рүүгээ ордог. Яагаад гэвэл манай одоо ариун цэврийн талаасаа бэлэн халуун бохир цэвэр усаа шийдсэн ийм ахуй нөхцөл бол ажилтны ахуй нөхцөл сайн учраас бид нар заавал гарыг угаалгаж ажлын байранд эргэж ордог. Ийм хувийн ариун цэвэр шаардлагыг бол бид нар хатуу тавьж мөрдүүлж байгаа. Одоо өдөрт нэг ойролцоогоор энэ машин дээр бол 24 2 ээлжээр бол нэг ээлжинд одоо 12 мянган ширхэг нэг хүн, хоёр хүний 24, тэгээд 48 мянган ширхэгийг бол нэг өдөр хэвлэж одоо үйлдвэрлэгнэ гэж. Орсон байдаг маань энэ дээр ингээ угаагдаад, тавдагдаад, тэгээд мөн хагдагдаад, тэгээд ингээ үйл ийшээ гарч байна да. Манай сая 8 сард авсан шинэ доног төгрөмж байгаа. Ингээд он сарны машин энэ дээр ингээ автоматар нэвтрэгчтэй он сарн дарагдаад ингээ явдаг. Энэ олон улсын стандартад нийцсэн өндөр одоо түвшний уурхаан ажилчдад бас усыг нийлүүлж байгаа гэдгээрээ усны одоо дотоод шинж чанар нь ямар хувь байдаг вэ? Мэдээж говийн одоо усыг бол тулг өндөртэй эрдэсэгтэй ус гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ямар шаардлагыг хангаж чадж байгаа вэ? Тийм ээ, бид нар энэ усны цэвэр усныхаа савлгаан дээр хуучин бол 3 төрлийн шүүлтүүрээр бид нар усаа шүүж гаргаж байсан бол бид нар сүүлийн үед тоног төхөөрөмжөө өөрчлөөд 3 шүүлтүүр биш одоо бүр 5 шүүлтүүрээр бид нар усаа шүүж гаргаж байгаа. Энд бол эхлээд өөхөн цагаан, нүүрсэн шүүлтүүр, элсэн шүүлтүүр, за тэгээ мембран, нарийн шүүлтүүр гэсэн ийм 5 шүүлтүүрээр усаа шүүж гаргаж байгаа учраас усны хатуулгын хэмжээ бол стандартад 1 хүртэл % байдаг. Тэгэхэд манай шүүлтээр гарч байгаа ус маань 0.2-оос 0.4-ийн хооронд хэлбэлзэж байгаа.
усыг бол одоо цэвэр усны молекул багтах одоо диаметрийн хэмжээтэй тийм фильтр байдаг. Ийм фильтрийн дундуур бол одоо ус шүүгдэж урсаж өнгөрснөөр бол одоо цэвэршүүлсэн ус болж байгаа. Цэвэршүүлсэн усны одоо тэр молекулын багтах хэмжээний диаметрт одоо багтах бас нэм бактери байдаг. Энийг нь бол одоо хэт ягаан туяаны гэрлэр шарж одоо нэнгүү одоо алдуургүй үзүүлэх нэм бактерийг устгах мөн озон гэж одоо хүчил төрөгчийг бол цахилгаангүйдлээр цохиж одоо O2 буюу озон болгож одоо усанд шингээж өгснөөр энэ нь бол одоо усны халдваргүйтлийг бол одоо бүрэн төгс шийдэж чаддаг. Ямар нэгэн химийн бодисыг бол хэрэгэлдэггүй. Ийм л орчин үеийн одоо сүүлийн үеийн чанар стандартад нийцсэн ийм шүүлтүүрээр шүүдэг. Одоо гаднаас орж ирж байгаа цэвэр усны маань анхны нөөцлөөр за энд нөөцлөгдсөн ус маань бол энэ хатан цагаан энэ дотор маш элсэн шүүлтүүр байна, нүүрсэн шүүлтүүр байна. Тэгээ энд бол одоо ус зөөдрүүлсэн хүү хоёр гэж одоо зөөдөн өдгөр бийтэй энэ дондор ус урсаж ороод энэ дотор нарийн фильтр гэж байдаг. Механик хойш болон одоо энэ чулуу нүүрсээр дамжсан усыг маань нарийн механик одоо хөлтүүдийг шүүж ядгадаг. Тэгээд энэний ард бол одоо мембран фильтр байна. Энэ мембран фильтр нь бол одоо цэвэр усны молекул багтах хэмжээний диаметртэй энэ дундуур бол ус ороод бол одоо цэвэр фильтр гарч байна гэсэн. Хүнсний бол хамгийн анхдагч бүтээгдэхүүн бол цэвэр ус л. 3 шүүлтүр биш одоо бүр 5 шүүлтүрээр бид нар усаа шүүж гаргаж байгаа. Бүтээгдэхүүн маань бол маш одоо чанарлаг стандартад нийцсэн ийм бүтээгдэхүүн болж чадсан байдаг. Уул уурхайн томоохон компани ханган нийлүүлэгч байна гэдэг бас чамгүй шаардлага өндөртэй байх л та. Үнэн зөв мэдээллийг ханган нийлүүлэгчтэй хүргэх үүднээс 2017 оноос эхлэн мэдээллийн уулзалтыг Улаанбаатар хот 70 задгад хамбог цөмнүүдэд зохион байгуулж эхэлсээр байгаа. Мөрөөдсөн ажил бол ажлын 50% байдаг. Тэгээд шантралгүй тэр ажлыг гүйцэд дуусгахад бол их байгуулалт эхлэл байдаг. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа гэдэг бол одоо Монголд бол тэр бүр одоо тийм сайн мэддэггүй мөн одоо бас үйлдвэрлэлийн явц мөн одоо ажлын талбарт бол энэ бол тийм айхтар одоо хэрэгждэггүй байлаа. Бид нар ч бас одоо тэр тал дээр бол бас маш одоо тутамг ойлголттой бараг мэддэггүй гэхэд бол болохоор байсан. Тэгээ оюутлогод бол ханган нийлүүлэлт хийснээр бол энэ хөдөлмөр хамгаалал эрүүл ахуй гэдэг бол одоо маш чухал гэдгийг бол маш сайн ойлгосон. Мөн одоо үйлдвэрлэлийн цаашлаад одоо эрсдлээ маш зөв тооцоолох мөн бизнесийнхаа цаашдын чиг баримжаагаа тодорхойлох бол одоо оюутлогын сургалтууд тухайн үед бол өгж байснараа бол орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг бол нэлээд төгнүүлж бас чиг баримжааг нь олгож байсан. Өмнөгов аймгийн 3 сайхан уулаас их усвэртэй 70 булаг цэвэр усыг 7 төрлийн шүүлтүүрээр 24 цагийн турш тасралтгүй үйлдвэрлэж жилдээ 340 сая ширхэг сав усыг орон нутгийн зах зээлд нийлүүлж байна. Хүнсний бол одоо анхдагч одоо хамгийн анхдагч бүтээгдэхүүн бол цэвэр ус л байдаг. Цэвэр усаар одоо нас эхлээл хүнс гэдэг бол цаашаа явна. Тэгэхээр цэвэр усаар одоо оюутлогоо тэр 21 аймаг хотын одоо ард иргэд оюутлогод ажиллаж байна. Монгол улсын өнцөг булангаас хүмүүсүүд ирж ажиллаж байна. Дэлхийн өнцөг булангаас бас мэргэжилтэнгүүд ирж ажиллаж байна. Энэ бүх хүмүүсүүдийн бол одоо цэвэр ус, ундны цэвэр ус гэдэг бол одоо говийн усыг бол гаднаас ирсэн улсууд уухад бол одоо жаахан бэрхшээлтэй байдаг. Одоо гэдэс хямрах ч юм уу ус таарахгүй юм бэрхшээлүүд байдаг. Энэнийг бол одоо энэ цэвэр ус ууснараа манай цэвэр усыг ууснараа бол
одоо энэ асуудлыг бол бүрэн шийдэж байна гэж бас үздэг л дээ. Оюутлага компанитай хамтран ажиллаж эхэлснээр бусад уул уурхайн компаниудад унтны цэвэр усыг нийлүүлэх их усүр нээгдэж 5 толгой хишиг арвин индустриал Terra Energy зэрэг компаниудыг цэвэр усаар хангаж байна. Өнгөрсөн хугацаанд та эргээд харахад ер нь компани анх эхэлж байх үеэс яг өнөөдрийн хүртэлх хугацаанд танай компанид ер нь ямархуу ахиц дэвшил гарсан гэж үзэж байна. Анх эхлэхэд бол 5 ажлын байр бий болгосон бол одоо үндсэн одоо 36 ажилчинтай 5 гэрээт ажилчинтай ингээд нийтдээ 41 болтрон бол ажлын үр бүтээмж мөн үзүүлэлт бас үйлдвэрлэлийн тоо хэмжээ доктортой ажлын байрыг бол нэмэгдүүлж чадсан гэж үздэг. 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэний бол сабаглавад нь бол 19 төрлийн сабаглавадтайгоор ангилж одоо савлаж, багилж ард түмэнд бол хүргэж байна л да. За манай өмнө говьд бол одоо энэ эрт дүүгээ цаг хүртэл бол энэ 70 булаг 70 задгай булаг бол урссаар ирсэн түүхтэй. Тэгээд энэ 70 задгай булаг урсдаг байсантай холбоотойгоор манай аймгийн 70 задгад сумын төвөө бол 70 задгай булаг гэдгээс 70 задгад гэж одоо товчилж одоо дууддаг болсон ийм түүхтэй. Тэгээд мөн энэ ундны цэвэр ус аршаан усаа бас мэдээж эндээс энэний их усүртэй холбоотой учраас бол 70 булаг цэвэр усны үйлдвэрээ гэж анх нэр өгж үйлдвэрээ байгуулж байсан. Одоо бол 70 булаг хүнсний үйлдвэр болсон байна л да. Уул уурхайн томоохон компани ханган нийлүүлэгч байна гэдэг бас чамгүй шаардлага өндөртэй байдаг байх л та. Та бүхнийг ер нь яаж хүлээж авч ямар шаардлага тавьдаг? Ер нь оюутлага компанитай харьцахад хэр хүндрэлтэй эсвэл боломж юм байдаг вэ? Одоо томоохон уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах буюу ханган нийлүүлэгч, бэлтгэн нийлүүлэгч болоход бол үүрэг хариуцлага нэлээд өндөр болдог. Одоо цаг хугацаанд нь бүтээгдэхүүн нэг бол таслахгүй яг цаг хугацаанд хүргэж байх ёстой. Мөн графикт яг хугацаа, чанар, стандарт гэх бүх юм одоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй гэх бүх тал дээр бол анхаарч ажиллах шаардлагатай болдог. Энэгээр нь бол бас их даваа талтай. Энэний оюу толгойтой одоо хамтарч ажиллахад бол ер нь оюутлогоо бол нэлээд шударга талдаа компани гэж боддог. Ер нь уул уурхайн компаниуд бол хамгийн гол чилжил одоо чанараа анхаардаг. Маш их юмыг сурж, мэдэж, чадуухчиж бас энийгээ дагаад бүтээгдэхүүн маань бол маш одоо чанарлаг стандартад нийцсэн ийм бүтээгдэхүүн болж чадсан байдаг. Цаашдаа орон нутгийн компаниудыг дэмжих тал дээр ханган нийлүүлэлтийн ямар бодлогыг хэрэгжүүлэхээр бас ажиллаж төлөвлөгөөгөө боловсруулж байгаа вэ? Оюутлага компани маань хамтарсан ажлын хэсгийг Өмнө Говь аймагтай байгуулан ажиллаж байгаа. Олон асуудлыг шийдвэрлэж, олон зорилт асуудлыг эхлүүлэхээр тохиролцож, зарим ажлыг эхлүүлж, зарим ажил маань бэлтгэл ажлаа хийж байна. Үнэн зөв мэдээллийг ханган нийлүүлэгчтэй хүргэх үүднээс 2017 оноос эхлэн бид мэдээллийн уулзалтыг Улаанбаатар хот 70 задгад Хамбогд сумнуудад зохион байгуулж эхэлсээр байгаа. Цаашдаа бид Монголд үйлдвэрлэх бодлогын хүрээнд илүү нэмэн үртэг шингэсэн бараа бүтээгдэхүүн авах боломжийг нэмэгдүүлэх тал дээр талуудтай хамтран ажиллахаар зорж байна. Компани цар хүрээний хувьд ирээдүйг яаж харж байна? Одоо байгаа хүчин чадал нь ер нь ямар хувайн? Цаашдаас хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилго байгаа ах тийм ээ. Манай үйлдвэрийн нэр маань бол 70 булаг хүнсний үйлдвэр гэж явдаг. 70 булаг брэнд гэж чилдэг. Тэгэхдээ 70 булаг гэдэг чинь бас утгатай л да. 70 төрлийн ирээдүйд 70 төрлийн бүтээгдэхүүн нэр төрөл гаргах юмсан гэсэн мөрөөдөлтэй байдаг. Тэрэндээ хүрэхийн төлөө бол зорилт тавьж ажилладаг. Мөн цаашлаад бол одоо бүтээгдэхүүнийхээ гарцыг бол цаашид сайжруулах, нэмэгдүүлэх тал дээр бол нэлээд бодлогын чанартай ажлуудыг хийж зохион байгуулад энэ жилийн хувьд бол цэвэр усны үйлдвэрлэлийн хоног төхөөрөмжийг бол бараг бүхлээр нь одоо парк шинжилт хийгээд
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бол солилцсон байж байгаа. Бизнес эрхлэгч хүнийхээ хувьд та бас нийгэмдээ ямар нэгэн хувь нэмэр оруулж үнцэнтэй зүйлийг бүтээж байгаах. Тэгэхээр таны хувьд таны эрхэлж байгаа бизнес хэр үнцэнтэй байж чадах вэ? Цэвэр усаар одоо маш олон хүний ангаа цангааг тайлдаг. Мөн ус маань чандаман нэрдэнэ. Мөн одоо хүнсний хамгийн анхдагч одоо бүтээгдэхүүн бол цэвэр ус байдаг. Гэх мэтээр бол цэвэр ус үйлдвэрлэж байгаа юм бол бид нар бахархадаг. Мөн одоо цэвэр ус гүүгээр хүн бол амьд хэд хоног явах уу, хоол хүнсгүйгээр амьд хэд хоног явах уу гэдэг утгаараа манай цэвэр усаар бол одоо манай үйлдвэрийн олон хүний цангаа ангааг тайлж байгаа. Энэ манай бизнесийн үнцэн байд юм болов. Энд оршд юм болов. Мөн цаашлаад бол бас ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгатаа, мөн төр засагтаа, Монгол улстай хувь нэмрээ оруулж байгаа. Энэ манай бизнесийн бас үнцэн болов. Мөрөд тэгээд мөрөдсөн ажил бол ажлын 50% байдаг. Тэгээд шантралгүй тэр ажлыг гүйцэд дуусгахад бол их бүтээн байгуулалт эхлэл байдаг гэж би бол дотроо бодож байдаг. Тэр залуучуудаа энэ хөдөө Улаанбаатар гэдэгтгүй хөдөө орон нутагт ч гэсэн бас үйлдвэрлэл явуулах боломж олцоо бүрэн байдаг шүү гэж уриалмаар байна. Оюутлогоо компани нь 2010 онд Өмнөговь аймагт тэг 1.5 сая долларын худалдаа авалт хийжсэн бол энэ тоо 2016 онд 70 сая доллар болж 140 дахин өсжээ. Энэ хүслийн үр дүнд аймаг нийслэл сумын олон компаниуд хөл дээрээ тогтож үйлдвэрлэл үйлчлэгээ өргөжүүлж борлуулалтын орлогож нэмсээр байна. Үндсэн нэвтрүүлэг танд энэ удаагийн дугаараа хүргэлээ.